Яг хоо төстэй. Гэхдээ яг хоо 50-52-ыг багадаа нэг 100 ширхэг хийчих юм бол алдаа нь гайг болчихдог байхгүй. Одоо би жишээ нь ингээд нөгөө зайтай дүрм, зайгүй дүрм чинь чухал шүү гэж яриад байсан шүү дээ. Тэнгүүд өнөөдөр дахиад ингээд зайтай бичхүү, зайгүй бичхүү гэдэг нь ингээд энэ 51 дээр нь гараад ирж байгаа байхгүй. Өн-жи гэд биччихээрээ ямар дүрм мөлий? Өн-жи гэд биччихээрээ ямар дүрм мөлий? Яг энийг ярьжсэн чинь өнөөдрийн шалгалтын нэр ингээд ороод ирж байгаа байхгүй. Өнөөдрийн шалгалт өгсөн хүмүүсийн хувьд бол хэрвээ зайгүй бичсэн бол алдаатай. 5 оноо авахгүй. Харин зайтай бичсэн бол 5 оноо авах байсан. Яагаад тэгж вэ? За энийг бичээд аваарай манайхаа. 50 51 52 дээр дахиад энэ дүрмийг хэрэглэх шаардлага гараад ирээ шүү. Ялангуяа 51 дээр нь энэ дүрмийг их хэрэглээд нь штэ. За зайтай байхаараа ямар дүрм юм? Тэрнээс хойш. Тэгээ энэ нь штэ энэ дүрмийн тактик нь яаж би энэ зайтай дүрмийг бичих вэ гэдгийг ялгах вэ гэхээр хаанаас хугацаа орж ирдэг байхгүй юу? Жишээ нь бүгөөрөө 배운지 12년 됐어요. Тэнгүүд чи ингээд солонгос хэл сураад 12 жил болсон гэж ярьж байгаа байхгүй юу? Тэн дээр бол ялч хугацаа орж ирж байгаа зү. Тэгвэл өнөөдрийн 51 52 чинь одоо бас л хугацаа орж ирсэн байсан. Тэрийг харсан байхад багш нөгөө зайтай дүрмийг аваарай гэсэн штэ гэдээ ойлгочих байхгүй. Тэгэхээр энэ тэгснээс хойш гэдэг дүрм тэгвэл доотлох нь ямар дүрм лээ? Энийг яагаад дахиж ярьж байгаа гэхээр энийг зайн дээр л алдуулдаг гэдээ дуусалчих гээд байна. Тэгсэн эсхийг өнөөдөр шалгалт өгсөн хүн маргааш тэнцсэн эсхийг бол мэдэхгүй штэ. Тэгэхээр яг 합격 한지 гэж бичсэн штэ. За өчигдөр ингээ хинтээ уулзсан эсгийг би одоо ингээд гэртээ байгаа хүн чи ингээ гадуур хинтээ уулзаад явж байгааг нь мэдэхгүй байлаа гэж бодъё те. Түмэнд яг нүгүүрээ маннанжи гэж ярих байхгүй. Маннанжи. Гэхдээ тэр нүгүүрээ маннанжи гэж бичигддэг нь болохоор зайгүй бичигдэнэ. Хинтээ уулзсан эсхийг гэж байна. Харин бид хоёр уулзаж уулзраа 5 жил болж ийн гэвэл яг тэр бол зайтай бичигдэнэ. 우리가 만난 гэчээд жи гэж зайтай бичигдэж шүү. 5년 됐어요. 5 жил болж. Тэгэхээр энэ дүрмийг ялгах ганц ялгаа нь бол энэ дээдлийн дүрмийн араас заавал хугацаа ордог. За харъя. За одоо ингээд 104 хийгээд үзье заяа. Одоо яг ингээд шалгалт өгч байгаа юм шиг хийгээд үзье гэсэн үг. 2 өгүүлбэр бичээд 10 оноо авна шүү дээ, тэ. Гэхдээ гол нь дүрм чухал шүү. Тэгээд одоо жишээ нь энэ хаалтны уртлын Т ялгал бас чухал. Пан гэд бичсэн бол нэг өөр үйл өгчин. Хамгийн гол нь зайтай зайгүй гэдгээл анзаараад авчаарай заяа тэр дүрмэн дээр. Тэгээд 52 дээр нь дахиад нөгөө зайтай зайгүйг нь бас л ялгсан дүрм гарч ирж байлаа. Өнөөдөр ерөөсөө тэр л хамгийн чухал гэдгийг ойлгочихсан. Ягаад гэвэл дахиад энэ 4 сар 5 сар дахиад талхагдаж магадгүй. 안녕하세요. 저는 기숙사 301호에 거주하고 있는 미나입니다. 최근에 부산을 당해 수술을 받았습니다. 수술을 얼마 되지 않아 이둔이 다소 어렵습니다. 그래서 1층 반으로 인디치고 와가셔야 이게 오늘 도착했어. 가능하시다면 바른 시일 내에 도움을 부탁드립니다. 감사합니다. 자, эхлээд орчуулъя. 기숙사 юу лээ? Дотор байр. Тийм, дотор байрны 301-т амьдардаг. 거주하다 гэж болон 살다 гэсэн ч болно тий. Тэгэхээр яг 거주하다 бол оршин суух гэсэн үг байхгүй юу? 살다 бол амьдрах. 살고 있는 гэж бичсэн байсан ч гэж магадгүй заа. За, 부상 энэ юу гэсэн үг вэ? Гэмтэл. Яг зөв гэмтлийг хэрж байгаа. Бэртэл гэж авч байна. Бэртэл. За, тэн дээр танхадаа авчгаараа энэ хоёр холбоог болж байна тий. Энийг бичиж авъя шүү. Бичиж авъя шүү гэдэг маань дахиад дараа нь уншихын тест дээр оруулах юм. Бэртэл авах. Үгээ тавтаж бичиж болно шүү. Сүүлийн үед ингээд бэртэл аваад яасан гэж байна. 수술을 받았습니다. 51-ийг заавал эмнийдээс минийдагаар нөхөн хагалгаа хийлгсэн гэж байна тийм ээ. За тэгэнгүүт одоо энэ дээр чи яг жинхэнэ нөгөө нэг өгүүлбэрийн дунд орж ирэх дүрмээ бичсэн шүү. Яагаад вэ гэхээр хонь цэг байхгүй. Цэг байхгүй зөвөр шууд өгүүлбэр өргөлжилж байна. За 얼마 되지 않아 гэдэг нь юу гэж аа? Удаагүй. Удаагүй. Энэ жил нөгөө хугацаа байгаа байхгүй. Хугацаа байвал түрүүний нөгөө 은 гэж зайтай дүрмийг хайшиглана шүү дээ. Тэр ингээд төстэй тестүүд л орж ирээд байгаа юм. Тэгээ үг нь тавтагдаад байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө ингээд 51 52-ыг нэг 100 ширхэг хийсэн байхад бараал алдахгүй болчихно гэсэн үг. За шинэ үгээ бичиж аваарай. Идүүн хада. Шилжихийг хэлж байгаа юм те. Шилжих хөдөлгөөн хийхээр ч авч болно. Идүүн хада. За хансны үгээр нь тайлбарлах юм бол жишээ нь Иса хадаг та хэд бүгдээрээ мэднэ те. Юу лээ? Нүх. Идүүн хада гэвэл шилжих, хөдлөх гэдгээр авч болно. Одоо хотоос хөдөөрөө шилжих ч юм уу хөдөөнөөс хот руу шилжиж байгаа бол идүүн хада гэж хэлж болно. За тэгээд тухайн ингээ газар байршлаа сольж байгаа бол 이장 хада гэж бас байгаа. 이장 газрын жан орж ирж байна. Тэгэнгүүтээ бас цагаачлаад байдаг шүү дээ тий. Цагаач иргэн дээр тэрийг иймийн хада гэж хэл. Тэгэхээр анзаарах юм бол ингээ бүгдээрээ ийгээр хэлж байгаа зү. За дахиад хараарай. идүүн хада шилжинэ гэсэн үг. Тэгэнгүүт Иса хада нүүн өөр тишээ нүүн. 이장 хада болохоор байршлаа солиод өөр газарт ингээд офсоо төрөсөлж байгаа ч юм уу тий. Тийм болохоор 이장 хада гэж явж авч болно. Тэгээд өөр чи юу байсан бэлээ? Иймийн хада гэвэл усаа сольж шүү дээ тий. Цагаачилж байна. Ингээ яваад байдаг байхгүй. За яачсан энэ шилжихэд одоо ийш тийшээ явж хөдөлгөөн хийхэд баг зэрэг хэцүү байна.
таасуу гэвэл баг зэрэг байна те. Тэгээд 어렵습니다 гэсэн. Цааны араас бичих үйл үгээ мэдэхгүй байвал дээрээс харчих. Тэр дөрөв гараад ирсэн. За паддаач өнгөрсөн цаг дээр бичигдээд энэ угаасаа өнгөрсөн цаг тийм ээ. Тэгэнгүүт чинь пад은 за жара. пад은 тэгээд зайтай шүү. Зай чухал шүү. Диосиги чухал шүү. Зай. Тэгэхээр пад은지 гэж хичээл авснаас хойш. Хагалгаа хийлгэснээс хойш нээх их удааг байна. Багш нөгөө нэг хэбүг гэдэг үгээ хэрэглэж болох байсан уу? За. Сүүсүр хэбүг хадаа гэхгүй. Одоо гол нь шүү дээ. Энэ хаалтны урталт сүүсүрэл гэсэн байна шүү дээ. Хагалгаа гэсэн байгаа зү. Тэгэхээр чин тэр хэбүг тедатай холбогдохгүй шүү дээ. Хэбүг теда юу гэсэн үг вэ? Эдгэрхтэр хэлнэ. Тий яг зөв. Мөми хэбүг теда гэж ярьдаг байхгүй юу? Энэ жоохон эдгэрч дээрдэж сайжирч хэвэндээ орж ийн. Гэтэ энэ хэбүг тедагийн урд нэрлэхийн ялгалын ига орно. Моми хэбүг теда, конганы хэбүг теда. Тэрнээс сүүсүрэ хэбүг теда гэхээр энэ хоёр авцалтаагүй холбоог орж энэ болохгүй. Яаж болохгүй? Тийм байгаас. Хэрвээ таад ингэ бичсэн бол оноо ямар ч оноо авахгүй. Яагаад ямар ч оноо авахгүй нэ гэхээр эн чинь болохоор хагалгааг авсан эсхийг тэнгүүтээ нээх удаагүй. Тэгээ хойтлын өгүүлбэртэйгээ тэр уншаад үзэлтэй. Хагалгаанд орсон эсхийг нээх удаагүй. Ямар ч авцалтаагүй өгүүлбэр бичиж. Харин энэ дээдлийн диосигитэй буюу зайтай бичсэн юм бол хагалгаанд орсноос хойш нээх их удаагүй. Үу яг болж байна. Ингээд бүр болохгүй бол ингээд бичиж үзчихэд монголоор ингээд эвлүүлээд уншдаг байхгүй. За дээдлийнх нь зөв шүү. Дээдлийнх нь зөв шүү. Энэ 5 оноо, энэ 0. Зайн дээр амар чухал байгаа. За тэгэхээр дараа нь таад 4 сар 5 сард өгөхдөө ч гэсэндээ ингээд зайн дээр алдчихваа. Тэгээ 5 оноо байхгүй болчих шүү. За одоо доошо доотлын хэсгээ хий. 그래서 일친 반으로. За энэ Т ялгал нь чухал шүү. Т ялгал гэдэг чинь илрэл өөрөө эднэрийг яриад байгаа шүү дээ. Тийм ээ? 반은 하시다면. Боломжтой. Тэн дээр ягаад дамян орж ирж байна? Боломжтой гэвэл. Боломжтой бол гэж орчвол. Хэрвээ энэ шүү дээ. Үйл үгэн дээр орвол энэ кан надаа чи тэмдэгнэр болж шүү. За хэрвээ үйл үгэн дээр орвол ин дамян, нин дамян гэж орж ирнэ. Одоо нөгөө 기회가 된다면 гэж ярьдэн шүү дээ. Боломж олдвол гэл. 기회가 된다면 энэ үсэгтэй. Энэ дээр ягаад энэ үсэг байх вэ нөхөр тэмдэгнэр болохоор ингэж байгаа шүү. За энэ үсгийг аваа хийсэн гэсэн шууд дамян. За боломжтой бол 빠른 시일 내에. За энэ юу гэж энэ гурыг нэг дор цээжлээрэй. Ойрын хугацаанд л гэсэн үг. 도움을 부탁드립니다. Тусламж хүсье. Ер нь бол туслана уу гэсэн үг те. За тэгвэл энэ дээр бол одоо дээр доор нь ингээд нөгөө солино уу өөрчлөөд өгнө үү инээ тэр гэсэн үг бол байхгүй байна. Тэгэхээр тэрийг таад өөрсдөө олж ирж бичихнэ. Амархан үгээр. Нэг давхар руу яах гээд байгаа юм. Тиймээс нэг давхар руу яах гээд байгаа юм. Нэг давхрын өрөө рүү яах гээд байгаа юм. Өөрөөсөө асуудаа тэгэхээр монголоор ороод ирнэ шүү дээ. Шилжих гээд байгаа юм. Шилжих байж болно, өөрчлөх байж болно тий. За шилжих өөрчлөх гэдэг үгийг солонгосоор юу гэдэг юм? Зөв. 옮기다. За өөр. 바꾸다. Тийм ээ? Энэ 바꾸다는 болох уу? Энэ болох уу? Болохгүй. Яа болохгүй гэхээр энэ өөрөө солигдох гэсэн үг байхгүй юу? Солигдох. Миний ингээд нөгөө ор солигдсон байлаа мэлээ ч юм уу тиймэрхүү юм дээр. Тэгвэл энэ чинь солих өөрчлөх нь. Тэгэхээр дээдлих нь болно шүү. Дээдлийн хоёр үг нь болно. Тийм ээ? За 옮기다 дээр ямар дүрм ах вэ? 옮기고 싶어요. Ой. Аягаар үсэж болохгүй шүү дээ. Тийм 51 юм чинь бүгдийг нэмнээд байна. Тийм. За гү шипсэндээ авч болно. За дагаслаа. 옮기기 해. юу хатамаад авч ирээд. 바랍니다 гэж болох юм уу? Болно. За 옮기고 싶습니다. Ингээл бичсэн байхад 5 оноо шүү дээ. Битгий нэгэд амар уртцгаад өөр дүрм аваад заяа. За өөрчлөхийг хүсэж байна гэж бичээ. Тэгвэл яг хөө. Гү 싶습니다. Ингээл болоо. За тэгвэл гү 싶습니다гаас өөр дүрм хэрэгжилж болох уу? Өөр хөлрөөр бичсэн байж болно шүү дээ, тийм ээ? 옮겨 주시기 바랍니다 гэсэн шүү дээ. За байж. 옮겨 주시기 바랍니다. За энэ болох нь болно хүсэл тавьж байгаа юм, тийм ээ? Тийм. Сольж өгөхийг хүсье, өөрчилж өгөхийг хүсье. Болно. Тэгээд тусалж өгнө үү гэдэг чинь. Гү 싶습니다. Нэг бол 기 바랍니다 хоёр л байх байсан байна. Энэ доотлих нь болохоор тэгнүү ингэнүү гэдэг утгаар орж ирдэг байхгүй. 주시기 바랍니다. Тэгэхээр өөрчилж өгөхийг хүсье, өрөөг минь өөрчилж өгөхийг хүсье. Айлын ч болно шүү. Хоёлаа л 5 оноо. Би тэр нөгөө 옮기다гийн имийг биш тэгээ хийгэр битсэн гэ боддоо. Тэгэхээр ч уйлтаа болчих штэ. Тэгэхээр чинь тэгэл 5 оноо шууд нойлно. Ягаад бол гол үгүй буруу. За энэ дээр бол өөрчлөх. Энэ бол уйлтаа чинь зөв. 5 оноо зураад алдсан.
Тэгсэн байна да. Үгээ буруучсан байна да. Тэгээд нь шүү дээ энэ хаалтны уртлын одоо энэ нийний хаалтны уртлыг харж байна. Өрөөрөө гэсэн байгаа зү. Тэгэхээр өрөөрөө гэж яачаас энэ явах гээд байгаа юм бэ? Гэл ойлгох чинь. Тэр дээдлийн тэр идүүн гэдэг энэ шилжих хөдлөх мэдлэхөө ойлгохгүйсэн ч гэсэндээ за яачаас энэ хаглаанд орсон хүн юм байна. Тэгээд тэр өрөөрөө гэсэн байгаа юм чинь энэ өөрчлөгчл байгаа мэн гэж ойлгох байхгүй. Тэгээд иймэрхүү тестийг та хэд Топиксгийн мөдөнгөд номон дээр чинь эхний 50 нүүр нь ингээд бүгдээрээ иймэрхүү юм байгаа штэ. Тэгэхээр тэрийг ингээд дуустал нь ажилтсан хүн чинь бас овоо сайн ингээд нөгөө тактиктэй болчих байхгүй юу? Одоо саяны энэ хугацаа араасаа ороод ирж гэн гэдэг чинь тэгэл нөгөө зайтай дүрмийг ашиглах юм байна гэдэг чинь ингээл тактик мэдж гин гэсэн үг байхгүй тэр хүн чинь. Тийм байгаа. 52-ийн тестийг хийхдээ ихэнхдээ дээр дороос нь үгээ авна. За гэхдээ бас тэр дээр дороос нь үгээ авахтаа байна штэ. Бас нэг анзаарах юм нь хаалтны уртлын үг нь заахынд хязгаарлал байна уу, нэрлэхэнд хязгаарлал байна уу гэдгийг бүр номер 1 хамгийн түрүүнд анзаарах хэрэгтэй заяа. За тэгээд дахиад тэр хаалтны арталд тэр тусламж гэсэн үг орж ирсэн юм шүү дээ. Тэрний урд нэг автоматар ордог дүрэн байгаа. Тэр нь нөгөө 5152-ын тактик дээр бас хэлжсэн да. Таад тэр хичээлээ бүтэн үтсэн бол мэдж байгаа. Тэр 5152-ын тактик хичээл чинь 2 байгаа шүү дээ, тий. Тэн дээр чи ингээд нөлөө гэдэг үг, тусламж гэдэг үг орсон байвал тэгэхэд ингээд буюу хад гэдэг дүрмээ аваарай гэсэн тийм ээ. За энийг бичээд авчих. Одоо үзег байгаа хүмүүс нь одоо ингээд тактикийг сурчихсан юм. За бас л яриад байсан да. Нин гिचээд зэ аваад дэ гэж бичих. Нин дэ гэж бичих 2 өөр дүрм шүү. За одоо дахиад монголоор хэлье. Марчаад идэв. Тэгээл нэг л мэдхэд зайг өчтсөн зогсож байдаг байхгүй. За аль нь тэгэхэд ингээд гэдэг дүрм юм? Зайтай. Зайтай нь тэгэхэд ингээд буюу. Одоо энэ нин дэ гэдэг дүрм нь араасаа нөгөө ёнхян нөлөө нөгөө одоо саяны туум тус эдрийг байн аавна. Ялангуяа одоо та эдгээр сүгжээ 3 даалгавар 3-ыг хийж байгаа штэ. Тэр чинь ингээд Топиксгийн мөдөнгөд номны зургуудыг тавьсан байгаа штэ. Тэн дээр ингээд тамхинаас гарахад тус болно гэсэн үг л байсан штэ. Тэгээ би тэрэн дээр тэгж хэлсэн байхгүй. Тусламж гэдэг үг араасаа л авсан байвал энэ ниндэ гэдэг дүрмийг авахгүй байж болохгүй шүү гэж хэлжсэн байхгүй. Сүгжээ 3-ын дээр байгаа тэр нөгөө эхний 6 тестийг хийж өгж байгаа хичээлийн үзсэн хүн бол энийг бол алдахгүй. Тэгэхээр одоо тамхинаас гарахад тус болно гэдгийг одоо цэжээрээ хэлээ л да хэдүүлээ. Солонгосоор шууд хэлээ л да. Юу гэж хэлэх вүлээ? Тамбэрл гिचэл хаалт ороод ирсэн байсан. Тэ? Тэгэхээр одоо хэдүүлээ гарахын юу гэдэг вүлээ? Гэнта. Зөв таслахаар хэлж байгаа шүү дээ, тэ? Тэгэхээр тамхиан таслана гэдэг чинь гарна гэсэн үг байгааз дээдлийнх нь ах уу, доотлох нь ах уу? Гинэндэ гэж бичнэ. Дэн тустаа. За тэгээд араасаа төвөн байсан байхгүй. Төвми тэнда. За энэ бүтнээрээ юу гэж байна? Ингээд бичиж гинэ гэдэг чинь та хэд ингээд зохиомжлог бичиж чадна гэсэн үг шүү дээ. Наасаа гарахад тус олно л гэж. За эсвэл энэ дээр тусын бичингүүтээ уртлын өгүүлбэрийн уртлын энэ хэсгийг алгуулсан байна шүү дээ. Тэгэхээр чи нөгөө нэг за тус орж байгаа юм чинь би урдаа ниндэг авах хэрэгтэй байна гэж цээжлэх нь л тактик байхгүй юу? Энэ хоёр хамт явж явах хэрэгтэй байна гэдэг нь л тактик байхгүй юу? Жишээ нь хэдүүлээ график дээр одоо өсгөд нөлөөллөө гэж хичээлэдэг шүү дээ. Тэрийг яадаг гэлээ. Жингаханандэ Ёнхянол мичин госруу буюудаа гэж бичээд байдаг шүү дээ. Тэр л байхгүй юу? За тиймгүй зайг өчгөр ямар дүрм блэ? Юм л да. Тийм юм л да. Тэгж байгаа юм л да гэж тайлбар хэлдэг дүрм байхгүй юу? Утасны цэник дуусж юм л да. Цэниглэгчээ төр зээлээч гэдэг ч юм тиймэрхүү юм дээр. 운동을 한 후에 차가운 물로 샤워하는 사람들이 있다. За шүлрэ. Дасгалын дараа хүүт өгсөнд ордог хүмүүс их байдаг. 자, үгээ давтаж бичиж шүү. 하지만 차가운 물보다 미지근한 물로. Гэтэ энэ үгээ мэдэхгүй байж болно. Энэ 미지근하다 гэдэг чинь 따뜻하다тай л адилхан байх нь шүү дээ, тийм ээ? Бүлээн байх гэсэн. бүлээн л гэсэн үг яг зөв. Тэгэхээр хүйтэн уснаас илүү бүлээн усаар гэж байна, тийм ээ? За энэ дээр зөвлөгөө орох юм биш үү? Дээдлээс эсрэг зөвлөгөө орох юм биш үү? За. 차가운 물로 샤워하면 혈압이 갑자기 높아져서 심장에 부담을 주기 때문이다. Одоо энэ цусны даралт марлтыг мэдэхгүй байж болно. Гол нь тэр хаалттай өгүүлрэл ойлгочиход болно. За юу гэж вэ? Хүйтэн усаар шүршүрт орвол Зөвшөөрөлд орох юм бол хярап цусны даралт гинт ихсэл гэж байна. Гинт ихсэл. Зөв. Ирэх учраас тэр юм аа. За гэдэмүний дагаар дуусч байгаа өгүүлэр чинь шалтгаан. Хэрвээ та хэдийн зарим нэг топик дээр бол ингээд будамл гिचээд хаалт ороод ирсэн бол хэдүүлээ жүгидэмүний даа гэж бичсэн байхад таваа авчих байсан. Тийм ээ. За будамлжуудаа чи 2 3 утгаар орж ирж байна. Нэгдүгээр дарамт учруулах. Хоёрдугаар тачаал өгөх. За гуравдугаар бас будамхадаа гэж хэлэх юм бол юу яа дээ. Тэр төлбөрийн даан маань гэсэн утгатай шүү зэ. Олон утгаар ойлгоорой. 또한 미지근한 물로 샤워하면 피로를 도움이 된다. За энэ юу гэж вэ? Бас бүлээн усаар усанд орвол арьс
арьсанд Биш ээ, ядаргаа байна штэ. Ядаргаа. Тэнгүүдээ ядаргаа яахад тус болохын гэдэг нь одоохондоо гарааг байгаа. Одоохондоо хариу нь гарааг байгаа. За хашаа харъя. 미지근한 물이 운동할 때 사용했던 근육을 변환하게 해주어서 피로가 빨리 풀린다. энэ дээр бараг үйл үг нь гараад ирлээ. Гэхдээ энэ үйл үгийг хуулахгүй шүү. Эхлээ анзаараарай. Энэ үйл үгийг шууд хуулж болохгүй шүү. За сүүлийн үлрээ уншъя. Бүлээн усан гэж байна. Дасгал хийхэд ашиглавал 사용했던 똥 гэж ямар нөхцөл хэлээ? ашиглагдсан ашиглаж байсан гэж орчуул. ашиглаж байсан. Булчныг тайван болгож өгч, илүү амар амгалан тайван суллаж өгч гэх тээ. Ядаргааг хурдан тайлагддаг гэж байгаа. Пируга гэсэн байгааз. За одоо би нэг чухал юм хэлье заяа. Энэ бол тактик шүү заяа. Сонсоорой. Хаалтны урталт чинь болохоор пирурл гэсэн байна. Хаалтны хойдолт чинь болохоор пируга гэсэн байна. Тэр энэ хоёр адилхан үйл өгтэй байж болох уу? Болохгүй. За тийм болохоор би таадаг нөгөө пидунса садунса үзээрэй гэдэг байгаа штэ. Тэр нь юу гэсэн үг вэ? Бусдаар үйлдүүлэх хэв, бусдын эрхэнд үйлдэх хэв. Тэгэхээр эхлээд пулта пуллида хоёроо эхлээд ялгана. За энэ дээр бол ингээд энийг мэдэхгүй хүн бол хийж чадаагүй юм байна. Пулта пуллида хоёрыг ялгаж чаддаггүй хүн бол одоо ялангуяа стресс дээр яриа л да. Стресс를 풀다. Энэ болохоор стрессийг тайлах гэж байгаа юм тий. Тэгвэл нөгөөх нь болохоор стрессига 풀리다 гэж хэлнэ. Тэр нь болохоор стресс тайлагдах гэж байна. Яагаад нэг нь стрессига гэд нөгөөх нь яагаад стрессрэл гэдэг байгаа юм? Ялгаа нь. Яагаад бол нөгөө бусдаар үйлдвэрлэх хэв өөрөө үйлдэх хэв болоод байна. Тийм. Тэгээд орчуулгын ч гэсэн өөр байгаа зү. Стрессийг тайлах. Ингээд зөв холбоо үг тий. За нөгөөх нь стрессига гэд. Тэгэхээр дараа нь таад стресстэй юм тест ороод ирж магадгүй шүү заяа. Тайлагдах яах юм? Юу тайлагдаад байгаа юм? Тэгэхээр би хэлсэн шүү дээ. Хин юу гэж асуух юм бол нэрлэхийн тайлгал авъя шүү. Хэнийг юу гэж асуух юм бол заахын тайлгал авъя шүү. Хэдүүлээ монгол хэлдээ сайжрах хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ дээр яг тэр адилхан тест гарч ирж байгаа байхгүй юу? Пирурл гэд ядаргааг гэд бичсэн байхад би энэ доотлоос үгээ аавна гэсэн штэ багш араасаа үгээ аавна гэсэн штэ гэд пулидаг автоматар авчиж тавьсан байвал энэ шал буруу болох гэдэг штэ. Тийм үү? Т ялгал нь өөр байгаа юм чинь мэдээч үйл үг нь өөр байх хэвээр. Ягд бол тэр пиру гэдэг үг 2 удаа орсон байна те. За дахиад харъя. 2 удаа орох нь орсон байна. Гэхдээ Т ялгал нь өөр байна. Энийгээ ядаж эхлээд анзаарчих хэрэгтэй заяа. Хэрвээ таад энэ пулда байжснаа пулида болдог энэ үгнүүдийг мэдэхгүй бол бичгийн 6 дугаар хичээл дээр гарч байгаа шүү заяа. За тэгээд дараа нь явандаа ингээл таадаг нэг унтуулах хоёрыг ялгах хэрэг гарч ирдэг байхгүй. Тэгэхээр тэр үгүүдийг чинь ингээ хүснэгтэр зааж өгч байгаа. Чадаа нь чэвүда болно. Тийм ээ? Сода гэж зогсох гэдэг үг нь сэвүда болно гэсэн үг байхгүй. Одоо хараарай. Иймэрхүү үгүүдийг л ялгаж ээж нөгөө нэг 51 52-аа сайн хийж чаддаг болох нь шүү дээ. Жишээ нь ингээд одоо энэ хоёр дээр жишээ нь дахиад тайлбарлая л да. Аига гэсэн байвал чадаг бичнэ. Унтахыг бичнэ тийм. Яг бол хүүхэд өөрөө унтж байгаа болохоор. Тэгвэл хүүхдээ би эрт унтуулад өөртөө бас цаг гаргаад ингээд хэл сурмаар байна шүү дээ тий. Тэгвэл яг аирл гэж бичих байхгүй. Тэгэхээр аига гэж бичсэн байвал чадаг бичиж болно. Аирл гэж бичсэн байвал чөвөдөг бичиж болно. Яг тэр шиг. Тэгэхээр дээдлийнх нь стрессийг тайлах гэж байгаа шүү. Доотлох нь болохоор стресс тайлагдах гэж байгаа шүү. Тэгээд монгол хэлэн дээр асуулт нь бас өөр. Нэг нь болохоор юу гэж байгаа, нөгөөх нь болохоор юу гэж байгаа. Юу тайлагдаад байгаа. Доотлох нь болохоор юу тайлагдаад байгаа гэж асуув. За. Тэгэхээр л заахын тайлгал, нэрлэхийн тайлгал хоёр үнэхээр чухал гэж яриад байсан байхгүй. За сүүлийн үлрээ дахиад харъя. Бүлээн усан дасгал хийхэд ашиглаж исэн булчинг тайван болгож өгдөг учраас ядаргаа хурдан тайлагддаг. За тэгэхээр энэ тайлагддаг гэдэг үгээ авч болохгүй мэн. Тийм ээ? Тайлахыг авах юм байна. Ягаад бол заахын ялгалтай болохоор. Энэгээр нь ч гэсэн мэдэж болж штэ. За одоо тэгээд ядаргаа тайлах гэдэг үгээ холбоогүй эхлээд биччихье. Бичих нь ч яах вэ? Тэгээд одоо ил үсгийн дүрмэн дээр яадаг вүлээ? Одоо энэ дээр хэдүүлээ ниндэгээ авах гэдэг штэ. Ягаад ниндэ гэдэг дүрмийг авах гэдэг вэ гэхээр хойноосоо тусламж гэдэг үгтэй байгаа болохоор. Яахад тус болох юм? Тэгэхэд гэдэг дүрмийг авах гэдэг. За одоо дүрмийн бас илээр ил нь гээгдэхгүй гээгдэхгүй юу? Тэрийгээ бас бодох хэрэгтэй. Яагаад гээгдэх вэ? Энерги гэсэн нөхцөл залгуул ген. Тэгэхээр ил дээр б-гэр гэсэн нөхцөл буюу хэвтэйгэр гэсэн нөхцөл энерги гэсэн нөхцөл залгуул ген. Энерги гэсэн нөхцөл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр гээх ёстой. Хэрвээ энэ гурваар ихсэн нөхцөл байвал ген. Зүгээр аюугаар ихсэн нөхцөл байвал гээхгүй шүү дээ. Илээ гээх юм биш үү? Сайн бодож залгахгүй бол энэ дэр дөрмийн бас ил ороод ирсэн болохоор зарим хүмүүсд алдсан байх шүү заяа. Хүн нь гिचээд яг уу. З аваад Д аав.
Ингээл болов. Ингээл 5 оноо авах юм байна. Ядаргаа тайлахад тэгээд араасаа нөгөө тусламж нь байсан учраас эн чинь нөгөө цэг миг байхгүйсэн учраас араасаа шууд уншиж байгаа байхгүй ядраа тайлахад тус олно гэх. Энэ шүү дээ энэ тестийг хийхэд хамгийн чухал юм нь заахын тайлгал нэрлэхийн тайлгалаар анзаарчих гэсэн байна. Заахын тайлгал нэрлэхийн тайлгал нь адилхан үйл өгөхтэй байж болохгүй шүү. Заримын тохиолдолд бол ингэдэ. Одоо би заримдаа ингэж 52-ыг дотроос нь үгээ аваарай гэж хэлж байгаа шүү дээ. Хэрвээ энэ дээр перүрэл гэж бичээд энэ дээр бас перүрэл гэж бичсэнгүүтээ пул дата байсан бол за энэ пул дагаан дээр нь хулчиг гэж тэгэх байсан байхгүй юу? За иймэрхүү юм байсан байна да. Тэр багш нөө мөдрөө шава ханан гошиж утаа. Мүллүү гэж уншаарай. Мүллүү. Дээдлэх нь юу гэж бичих юм? За бичээ дээдлэх нь бичээ. Бүлээн усаар яавал зүгээрээ. Яах хэвтэй. Тийм зөв. За усанд орохоо дээрээс авчих. Шава хада. Тэгэхээр тэн дээр ямар дүрм авах вэ? За нэг тийм бичээ. Нэг гошиж утаа л аавна. Гэхдээ тэрнээс өөр дүрм бас байж болно шүү дээ. Энд чинь зөвлөгөө юм чаа. Дандаа хүүтэн усаар угаагаад иж болохгүй гэж шүү дээ, тий? Хэя хандаагаар бичсэн ч 5 оноо авна. Зөв. Тэгэхээр эн чинь нэг 52 учраас шава ханан гошиж утаа анимен шава хэя хандаа гэж болоо. Ер нь бол зөвлөгөөг дандаа л юугаар дуусгах чараа. Нин гошиж утаа аяа хандаагаар дуусгах чараа, тий? Гидэ мөнэ бичсэн юм байна, тий? Тэгээ юунд тус болох юм байхгүй шүү дээ тэгвэл. Одоо тэгвэл ингэх байсан байхгүй. За жоохон уртсгий л да. Жоохон нуршсан маягаар бичиж гэвэл перүрэл пулги дэмүнэ конганэ 도움이 된다. ингэж утсан бол яг болох нь болно. Тэр нь юу гэж байгаа гэхээр ядаргаа тайлах учраас эрүүл мэндэд яг нэр үгэн дээр авал зүгээр ээгээр аавна штэ. 건강 애. тэгээ 도움이 된다 гэж төгссөн бол болох байсан. Тэгэхээр зүгээр л гид эмүний авчингуудаа 도움이 된다 бичвэл утгагүй үг л болчихж байгаа байхгүй. Та өөрсдийнхөө бичсэн имийг дараа нь монголоор ингээ эвлүүлээд уншаад үзэлтэй. Тэгэхээр ядаргаа тайлах учраас тус болно гэдэг нь эвтийхэн сонсогдож байна уу? Ядаргаа тайлах учраас эрүүл мэндэд тус болно гэдэг нь эвтийхэн сонсогдож. Тэр эрүүл мэндэд тус болно гэдэг нь эвтийхэн сонсогдож байгаа. Тэгтэл таад дараагийн удаа ингээл ардаа туум ч юм уу 영향 гэсэн үг нөлөө гэдэг үг ороод ирсэн бол урталтаа ниндэ гэдэг дүрмийг заавал аавна гэдээ ойлгоч. Үл өгөн дээр.